Эртээ үрдийн цагт нэгэн баавгайн хаан тус байжээ. Тэр хаан тус ганцхан загастай байв. Энэ загас бол тэдний бүх зүйл ховор, онцгой, маш үнцэнтэй. Харин хэрв хажуугийн гол дүүрэн загастай болчвол загас ирбэгшин. Ордоход амархан болоод гинэд маш үнцэнтэй байсан зүйл тийм ч үнцэнтэй зүйл байхаа болно. Энэ бол инфляцийн суурь ойлголт үзье. Бага нөөц баялаг буюу загсаа хэрхэн ашиглах, хүртээх, олшруулахаас энэ бүхэн хамаардаг. Тэгсээр өнөөдрийн хамгийн ихний ярих инфляц бол эрэлтийн инфляц юм. Хэрвээ бүх баавгай загас идэхийг хүсвэл яах вэ? Гэтэл гол байгаа загасны тоо хэвээрээ өөрчлөгдөв. Илүү олон өсөгчн баавгай байгаа ч голд байгаа загасны тоо яг л хэвээрээ. Тэгэхээр загасны үнц нь өснө. Одоо хэдүүлээ зардлын түлхцэд инфляц гэж юу вэ тухай ярьцгаая. Баавгайнууд яг л урдих шиг өсөгсөн. Гэвч урт өвөл болж гол хөрдөж. Барих загасны тоо цөөрсөн ба манай баавгайнууд өссөөд загас итмээр байдаг. Гэтэл загас нь багасчихсан. Тэгэхээр нэгж загасны үн өснө. Үүний дараагаар үйлдвэрлэлийн зардлын инфляц. Манай баавгайд загас барих шин тор хэрэгтэй болж ирдэ. Гэтэл тэр торыг хийдэг үнэг тороо илүү өндөр үнээр зардаг болж. Баавгай шин торныхоо зардлыг нөхөхийн тулд зарж буй загасныхаа үнийг нэмэхээс өөр аргагүй байдалд хүрнэ. Тэгээд л үн өснө. Ийм тухайн загасны үн нь зөвхөн баавгайгаас хамаарах биш, загас барихын шаардлагатай нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээс мөн хамаардаг байна. Мөнгөний инфляц бол хамгийн сонирхолтой инфляц үсэ. Хажуугийн гол яг л хэвээрээ загасны тоо өөрчлөгдөв. Баавгайнууд яг урдих шигээр өссөн. Гэтэ хэдүүлээ нэг кейс бодоод үзцгээе. Хин нэгэн баавгай нь явж байгаад гэрцэн хайргаар дөрөн агуу олцохож, үүгээр дамжуулаад баавгай олон баян босчихлоо. Гэхдээ хэрэг баавгай бүрд мянган хайрга байвал ганц ширхэг хайрга ямар үнцэнтэй гэж. Тийм ч үнцэнтэй биш шүү дээ, тэ? Загасны чинж үүнийг хараад, нэг загас уу? Энэ 100 хайрга болно гэсэн. 7 хоногийн өмнө тухайн агууг болохоос өмнө ердөө 10 хайрга байсан загас 100 болтлоо өсчээ. Үүнийг мөнгөний инфляц гэдэг. За одоо хэдүүлээ бичлэгнийхээ хамгийн сонирхолтой хэсэг рүү оръё. Энэ бол гиперинфляц. Баавгайн хаан ард түмнээ хараад үнэхээр гонигтай байгааг нь мэдэрчээ. Тэр туслахыг хүсэж илүү олон хайрга бүтээж эхэлсэн. Ингээ баавгайнууд илүү олон загас авлаа. Гэтэл яасан? Үнэг үнэ нэмчихсэн. Хаан дахиад хайрга хийлээ. Үнэ дахиад нэмлээ. Илүү хайрга үн нэмэгдэнэ. Илүү хайрга үн нэмэгдэнэ. Удалгүй та өдрийн хоол авахын тулд нэг тэрэг дүүрэн хайрга түрэх хэрэгтэй болно. Хайрганууд ямар ч үн цэнэгүй болжээ. Үүнийг гиперинфляц гэдэг. Тэгэхээр эн чин баавгайнууд муу зүйл үү? Хэдүүлээ харцгаая. Хэрэг баавгайн хайрганы үйлдвэрлэлт нь загасны үнэтэй яг ижил хурцтай өсвөл зүгээр. Ямар ч асуудал үүсэхгүй. Баавгай сэтгэл хангалуун амьдрал. Хэрэг түүний хайрга загасны үнээс илүү хурдтай өсвөл баавгайнууд мөнгө олж өгсөн. Амьдрал нь сайжирна. Харин гэвч хэрэг баавгайн хайрганы овоолох хിവэрэ байгаад загасны үн өссөөр байвал баавгай ядуурна. Баавгай гонигтай болно. Энэ тогсомонд ясахын тулд баавгай зүгээр хайрган дээрээ суугаад иж усахгүй. Тэр ухаантай байх ёстой. Тэр хайргаа хөрөнгө оруулалт болгож өөрөө хэрхэн илүү олон загас барихыг сурах хэрэгтэй. Яагаад гэвэл заримдаа эдийн засаг гэдэг доктортой нэг байранда байж байдаг зүйл биш юм.